Шримад Бхагаватгийн 1-8 25 дугаар шүлгээр хийсэн лекц. Бурхны эзлэлт Ачи Бхакти Веданта Swami Prabhupada. Om Namo Bhagavate Vasudevaya. Punarbhav Viparaksantu Takshashvat Tatra Tatra Jagadguru Bhavato Darshanam Yad Syat Apunarbhava Darshanam Vipadaksantu Takshashvat Tatra Tatra Jagadguru Bhavato Darshanam Yat Syad Apunarbhava Darshanam Орчуулга. Бигээр эдгээр бүх гай зовлон надтай дахин очин тохиолдгоо хэмээн хүсэж байна. Тэгэх аваас би таныг дахин харах боломжтой болох билээ. Тиймээс таныг харснараа бид дахин давтагдах бүх төрхийн цэглэлтэй дахиад өрдөө үл учрах ажгүй. Сантута шассат татра жагадгуру бхавату даршанам жася. Apunad Bhavadarshanam. So, the people do not know. Хүмүүс энэ ухааныг огтхонч ойлгодгүй. Apunad Bhavadarshanam. Punar Bhavadarsanam. Punar Bhava. Bhutta praliyate. The rascals, they cannot understand. Муулгад хэлээр хүмүүс нь жинхэнэ асуудал, жинхэнэ зовлон гэж жоохон юу болохыг ойлгож чаддаггүй. Муутха. Тийм учраас тэрхүү муутха нар жинхэнэ зовлон гэж жоохон юу болохыг мэдэхгүй байгаа хэрэг шүү дээ. Бид Бхагавад-гитагаас Najayate Namiyate буюу амьд бодгол нь төрдгүй бас өгтгүй гэдгийг мэднэ. Бид энэ мэдлэгийг хүлээж авсан. Энэ маш энгийн мэдлэг. Бид мэдлэгээ хаанаас авдаг вэ гэж үү? Кришнагаас. Жагад гуру, дээд гуру, жинхэнэ гуруугээс. Гуру гэдэг нь Кришнагийн төлөөлөгч гэсэн утгатай. Харин гуруг үйлдвэрлэн бий болгодгүй. Кришна бол жагад гуру. Кришнагийн нөөс эсвэл яг Кришна шигээр ярьж буй нэг нь гуру юм. Chaitanya Mahaprabhu хэлэхдээ Амарья агьяя гуру хана. Буюу чи миний зарилыг дагаж гуру бол хэмээсэн. Харин та жагад гуругийн заавар тушаалыг дагалгүйгээр автоматар гуру болчихгүй. Төр засгийн ажилтан гэж хэн бэ? Төр засгийн тушаал захирамжийг хатуу дагаж мөрддөг нэг нь л төр засгийн ажилтан болдог. Харин дурын хэмээн би төрийн ажилтан шүү гэж хэлж болох ч үгүй. Тэр яагаад төрийн ажилтан болж чадахгүй. Үүн шиг гуру жагад гуругийн үлдээсэн бүрэн журмуудыг даган мөрддөг гэсэн утгатай. Энэ бол гуру. Гол нь зарчим. Зарчим гэж юу вэ? Энэ зарчим. Бүхий л тийм хэрэгцээгүй зүйлүүдийг орхих. Зүгээр л өөрийгөө даатгах. Кришнад өөрийгөө бүрэн даатгсан өөр ямар нэг үйл хэрэг хөөцөлддгүй бол тэр гуру. Энэ бол гуругийн тодорхойлолт. Гэхдээ гуру таних нь тийм амар биш. Жагад гуругийн үлдээсэн зарчим дүрмүүдийг хатуу даган мөрдөж байгаа нэгэн бол гуру. Энэ ч учраас бид бүх зүйлийг ялангуяа бурханлаг сүнслэг мөн чанартай зүйлсийг гуругээс сурч мэддэг. Everything, especially spiritual subject matter from Guru. Tad vijnanatham sa gurum eva avyache. This is the injunction of the. Энэ ведүүдийн заавар. Хэрвээ та Брахманыг танин ойлгохыг хүсч буй бол Athata Brahma Jigyasa. Athata Brahma Jigyasa.
Human life is Энэ амьдрал хүний амьдралын үнэлэхүйн өмнө талаар асууж завсахад зориулагдсан гэсэн утгатай. Атхатва Брахма Жигьяса. that purpose. Харин өөр ямар нэг зорилгын төлөө биш. Life, any life, there is no question Харин of inquiring about where shall I би хаанаас хоолоо олж идэх вэ? Би хаана унтах вэ? Яаж ирээний хацаанд орох вэ? Хэрхэн айдас хүчээс өөрийгөө хамгаалах вэ гэх мэт асуултуудад хариулт олохын тулд биш. already arranged. Ийм асуултууд хариулахын тулд биш. These things are already arranged even for the birds and beasts. Энэ асуултуудын хариултууд аль хэдийнэ зохицуулагдсан. Энэ нь тэрч бүхэл шовууд, адгуус амьтад хүртэл зохицуулагдсан байдаг. Тэд бүгдээрээ л амьд амьтад. Тэд эддэг, тэд унтдаг, тэд үрждэг, тэд аюулаас өөрсдийгөө хамгаалдаг. So Байгаль эдгээр асуудлуудыг нь аль хэдийнэ зохицуулаад өгчихсөн. there, Бусад амьдралын хэлбэрээс ядгаатай ганц зүйл нь only thing is different than in other life. There are 8,400,000. амьдралын 8-400 мянган төрлийн хэлбэр байдаг. 8 million lives. 8 сая нь эдгээр дөрвөн зүйлээс өөр юу ч мэддэггүй. Except this. Харин 400 мянган хүний төрлүүд агаад тэднээс ихэнх нь яг л адгуус амьтад шиг. 400,000 Хүмүүс human species. So mostly they are like animals. So unless one comes to the Vedic civilization, Ведийн соёлын цэг дээр өрөөгөл бас тэрээр хүн биш. Тэр жинхэнэ хүн биш. it's not human. So when Хүн one Ведийн comes, зарчим дүрэн дээр ирнэгц. then the question is Athata. Атхата Брахма Жигьяса хэмээх асуулт тавигддаг. Now Одоо та жинхэнэ цэг дээр ирлээ. platform Та Брахманы тухай асуу. about Brahma. Jigyasu Sri Uttamam. Tasmad Gurum Prapaddeta. Jigyasu, when one is inquisitive, Хэн нэг нь Брахма Жигьяса буюу нэлээд өндөр түвшний асуулт асуун сонирхож эхэлвэл түүнд гүрүү зайлшгүй шаардлагатай. then he requires a guru. Tasmad Gurum Prapaddeta. Тасмат гүрүн прападьяте. You are now Та inquisitive, дээд түвшний мэдлэг ухааныг сонирхож байгаа юм байна. higher level knowledge. So you must go to Тийм болохоор та номын багш гүрүү дээр очих ёстой. who? Jigyasu Sri Uttamam. Харин хэн дээр очих вэ? Uttamam Уттамам гэдэг нь харанхуугаас дээш гэсэн утгатай. above this darkness. This whole world is dark. Үйл ажиллагааны ертөнц харанхуйн дунд оршиж байна. So one who Харин хүн харанхуйн энэ хэсгээс дээшээ гарахыг хүсвэл Тамасын маа жоо тэр гама. Gama. The basic injunction is Ведийн сургаал зааварна гэвэл in dark. харанхуйтай бүх үед гэрэлт хагдтун хэмээх үрээ юм аа. That light is Brahma. Энэ бол Брахман буюу Брахма Жигьяса. One who is inquisitive, the Uttama, Udgata Tama Jasmat. Udgata Tama. Удгата таама. Таама гэдэг нь харанхуйн мухаг гэсэн утгатай. So, in the spiritual world, Сүнслэг ертөнцид мухаг харанхуй гэж огт байдгүй. Гьяна, the Mayavadi philosopher, Майавадын гүн ухаантнууд зүгээр л гьянаваа хэмээн ярьдаг. but Gyan is Гэвч not гьяна нь чухамдаа нэг хэв загвар бүхий зүйл биш юм. of Gyan. Гьяна буюу мэдлийн олон төрөл зүйл бий. In Vrindavan, Вриндаванд оршин суугчид шиг л there is varieties. тэр бол гьяна. Гэхдээ тэр нь олон янз. As servant, Зарим нь Кришнаг somebody wants сар салбарт мэтээр хайрлахыг хүснэ. as friend, Зарим нь Кришнаг найз нөхөр шиг хайрлахыг хүснэ. wants to appreciate. Зарим нь Кришнагийн эд баялаг байхыг эрхэмлэнэ. Somebody wants to love Krishna as father and mother, Зарим нь Кришнаг аав ээж шиг хайрлахыг хүснэ. Krishna as conjugal. Зарим нь Кришнаг хайр сэтгэлтэй нэгэн нууц амарнтай хайрлахыг хүснэ. Зарим нэг нь Кришнаг дайсан шиг хайрлахыг хүснэ. So, somebody wants to love Krishna as enemy, just like Kamsa. Жишээ нь Камса шиг. That is also Vrindavan Leela. Энэ ч мөн Вриндаван лила юм аа. He is always thinking of Krishna Тэрээр мөн өргөж Кришна боддог байсан. in a different way. Гэхдээ арай өөр байдлаар буюу Kill Krishna. Кришнаг хэрхэн алах вэ гэж боддог байсан. She also Путана эхлээд apparently came as Кришна lover, туу хайртай нэгэн мэтээр тэднийд ирсэн. offered Тэгээд түн өөрийнхөө сүг өхөөлөхөд ирсэн боловч дотор сэтгэлдээ нь тэрээр Кришнаг
Түмэн хүслийг тээж ирсэн юм. But that is also taken. Гэхдээ энэ нь мөн л шууд бус хайр гэж тооцогддог. Anayat. Анваят. So Krishna is Jagat. Кришна бол жагад гуру. He is the original Тэр бол зөвхөн багш. That teacher is teaching personally. Тэрхүү багш өөрөө бичдэг. And we rascals we do not take. Бхагавад гитагаар дамжуулан хичээлээ зааж буй. Харин бид үйл бүтэх амьтад болохоор тэр хичээлийг нь ойлгож хүлээж авдаггүй. Anyone Харж байгаа үстэй. Энэ учраас л бид муутаханаар given болж байгаа юм аа. Guru, he is Mura. Жагад гурвын зааж өгсөн хичээлийг үл хайхрагч бүхэн муутах юм. Тийм учраас бидний шалгуур болвоос хэн нэг нь Кришнагийн тухай мэддэггүй бол хэн нэг нь Бхагавад гитагийн сургаал зааврыг дагддаггүй бол бид түүнийг шуудхан нэхлэгч үйл бүтэх нэгийг хэмээн хүлээн авдаг. Never mind. Тэгээд л үтсэ. Maybe Prime Minister, he may be. Тэр хинч байж болох юм. Жишээ нь тэрээр ерөнхий сайд эсвэл дээд шүүхийн шүүгч эсвэл өөр хинч байж болно. Prime Minister, he is High Court judge. Үгүйдээ тэр чинь ерөнхий сайд. Тэрээр дээд шүүхийн шүүгч хүн шүү дээ. Тийм байдал тэр мөн л муутах гэж юу гэж асууж болох юм. Тийм ээ. Яагаад гэвэл Мая Бхактитаг яана. Түүнд Кришнагийн тухай мэдлэг байхгүй байна. So straightly preach, of course. Түүний ухаан бодол Маяд очигдсан. All these things in soft language, just to not to make any agitation. But anyone who does not accept Krishna as the Jagat Guru, Тийм учраас тэр муутах. does not take his lesson. Эзэн боловгүй шулуухан л намаас мэдээж хэрэг та энэ бүхнийг ямар нэг дөгшүүр сандрал үүсэхгүй зүйлд маш ийдэлтийг зөөлөн үгээр илэрхийлэн хэлж болох авч Кришнаг жагт гүрүү гэж хүлээн аваагүй. Түүний хичээлийг хүлээн аваагүй хэн бүхэн дүүрсэн мэхлэгч үл бүтэх антид юм. That is Mura. Жагнаатхаа хүрийг нь тэр нэг муутах шиг л тэр этгээд ийм хэлж байсан. He is Jagat Та дахиад төр. says, "I am Тэгэх юм бол та чадах болноо гэж хэлж байсан. not Jagat Guru." Тэр бол муутах. Түүнийг мэхлэгч тооцох хэрэгтэй. Яагаад гэж юу? Яагаад гэвэл тэр жагт гүрүү хинээлдэж байгаа учраас тэр ч гэсэн өөрийгөө мөн л би бол жагт гүрүү шүү гэж хэлж байгаа учраас тэр юм аа. Гэвч тэр бол жагт гүрүү биш. He is Mura. Krishna says he is Тэр ч байтугай жагт гэж юу болохыг хараагүй. Тэр зүгээр л нэлхий. Тэр өөрийгөө жагт гүрүү хэмээн тунхаглах ба тэрээс тэр муутах юм. Кришна ингэж хэлсэн. Тэр бол муутах. Учир нь тэрээр Кришнагийн зааж өгсөн хичээлийг хүлээж аваагүй. Кришна ч гэсэн өөрөө бичлэн юу хэлсэн. Мам хи патха япшнитя EPSU Папа Йоны хэмээн альсан. Папа Йоны. But Krishna says Үнэхээр яавана шобочин нарын гэрэл төрөгчдийг Папа Йоны гэж нэрлэдэг. Кришна хэлэхдээ тэр ч байтугай тэд Папа Йоны гэрэл төрсөн байлаач the father is the bijam. эцэг бол бие жам. Gives the semen. Тэр өрөөгдөг. And mother is Их бол төрөлтийн их үсвэ. of birth. Эцэг их хоёрын хос мөх. Combination of father, mother, the Papa Joni. Папа Йоны. Joni means source of birth. So Krishna says, Papa Jonaya, Puralama, Кришна айлтаа Папа Йоно ях хэмээсэн. Jonaya. Йоно ях. This word. Энэ нь олон тоог илэрхийлж буй. Йоны хэмээх юм үг Йоно ях болж хувирахаараа олон тоог заадаг. Jonaya. There are many different types. Энэ маш олон янзын хэлбэр That бий. is also mentioned in the Srimad Энэ талаар Шримад Бхагаватад дурдсан байдаг. Kirata Hunanda Pulina. Тэнд юу хэмээн тэнд юу хэлсэн байдаг вэ гэвэл Asadaya. Jenne Chupa. These are mentioned. энэ Папа Йоныг талаар дурдсан байна. Less than that. If Which хэдий тэр Papa Joni. Папа Йоны мөн байлаач Jadupa Sraya. шуутянт яагаад Апашра яшах буюу Сэвд бишрэлтэнгийн өмнө төшгийг олох хаваас тэр шуутга яамти болно. This is the Shastric Injunction. Энэ бол судаг шастрын заавар юм. Becomes purified. Because Тэрээр ариусан цэвэршлийн учир нь гэвээс тэр цэвэр чин бишрэлтийн Папа Йоныг хэрхэн ариусхан цэвэршүүлэхээ мэддгээс тэр юм. that rascal is not a pure. Тэр үүнийг хэрхэн хийхээ мэддэг. Харин тэр нэгийн нэвлэгч бол цэвэр чин бишрэлтийн биш. Тэр үүнийг хэрхэн хийхээ мэдэхгүй. Does not know the process. Тийм учраас тэрээр Therefore, Shastra says, биеийн өөрчлөлт дахин төрөхгүй бол хүн хэрхэн ариусан цэвэршиж чадах вэ хэмээн сэтгэж суугаа хэрэг юм. Тэрээр энэ процессын талаар юу ч мэдгүй. Ийм ч учраас судар шашдас зөвлөгтөө Маяватын нар буюу нэхлэгч нар нь гүүрүү болох ёсгүй хэмээсэн байдаг. Учир нь тэд шайнараа хэрхэн ариусгахаа мэддэггүй. body
Маяватын мэхлэгч нар нь өөрийг мэддэггүй. Тэд нэг нөгөөгөө сольсноор л хүн аюултай хэмээн боддог. Гэвч үгүй. Үүнээс чудар шастар шад карма нипуна випра мантра тантра вишрадах хэмээсэн. Випра боёо Брахман хүн Брахманы 6 төрлийн Брахманы үйлдэлд мэрэгсэн байдаг хэмээсэн. Шад гэдэг нь 6, карма үйлдэл гэсэн утгыг илэрхийлдэг. Шад карма нипуна випрах. Тэр Брахман хүний хийдэг бүхэл үйлдэлийг сайн мэдж байдаг. Тэдгээр ямар үйлдэл вэ гэвэл тэр эдгээрийн талаар сайн мэддэг. Тэр эдгээр чиглэлээр боловсрсон нэгэн байдаг. Брахман гэдэг нь бандит гэсэн утгатай. Тэр өөрөө сайтар боловсрч мэрэгсэн байдаг төдийгүй мөн бусдыг заан сургадаг. Үүнээс Брахман. Брахман хүн ганц өөртөө мэдлэгээ хадгалаад байдгүй. Энэ бол боловсрол. Учир нь тэр бол Брахман. Тэрээр нь бусдыг Брахман болгодог. Тэрээр би л Брахманаараа үлдээ. Би л Вайшнав чигээрээ үлдээ. Бусдын зов бол зовчлээ гэж боддог тийм Брахман биш. Үгүй. Тэр бусдыг сурах ёстой. Энэ бол Брахманы ажил. Бара дукка дукки энэ бол Вайшнав. Вайшнав гэдэг нь тэрээр бусдыг зовжгүй хараад өөрөө зовдог нэгэн гэсэн утгатай. Яг л Махлада Махарадж шиг. My Lord. Брахман нэ. Миний хувьд гэвэл надад асуудал проблем байхгүй. Харин энэхүү Вайтраня мэдлэхгүй нь байна. Энэ тайлбарсан Пунар Бава. Энэ бол үл мэдхүйн талаа юм. Дахиад живээд сэлээд хэрвээ та үрд энэ татаад үлдэх аваас хэрвээ та үрд сэлэх гэж зовж зүтрэх аваас учир нь энэ татаа дотор өмнө төшиг авар зэрэг юу ч байхгүй. Хуурай газар байсан бол өөр хэрэг. Харин та даваа дунд хаягдсан. Та гişний туршлагатай сэлгэж байлаа ч энэ дэгснээрээ та аз жаргалтай болчихно гэсэн үг биш. Та зовсон дундуур туулахаас болох ба маш туршлагатайгаар сэлгэх авч энэ нь аз жаргалтайгаар гэсэн үг биш. Үүн шиг энэхүү үл мэдхүйн далайн дунд энэ бол бүх нэгшигчд бүгд сэлж ба. Тэд бүгд аз жаргалтай болох шин төлөвлөгөөнүүдийг зохиосоор байдаг ч тэд аз жаргалтай болдгүй. Энэ бол үнэн зүйл. Тэд аз жаргалтай болох гэж байдгаараа л хичээцгэн. Энэ нь жам ёсны зүйл. Харин бүгд л аз жаргалгүй байсаар аз жаргалтай болохыг хүсээр байдаг. Үүнийг оршихуйн төлөөх тэмцэлгдэг. Гэвч тэд үүнээс өөр зүйлийг мэддэггүй. Дайрны ондоос өөрийг. Тэр мөн л мэхлэгч үл хөдлөхөд байсан болохоор тэрээр тэмцлийн цор ганц үйл хэрэг хэмээн бодож байсан. Түүний цорыгоос ажигласан зүйл бол байгалийн шалгарал хэмээх зүйл байсан. Гэхдээ тэрээр хэрхэн даван гарах аргыг мэдэхгүй байсан. Тэр үүнийг мэдээгүй. Тиймээс ч Пунар Бава Даршанам хүнээсэн. Энэ бол даван гарах чадвар. Дахиад зовж өдөрхгүй тэмцэхгүй. Тэмцэл зогсно гэсэн үг. Энэ үйлдэлийг мэдэхгүй л байгаа хэрэг юм аа. Энэ л очин цагийн мэдлэг ухааны дүр зураг юм. Бид Жагатгуру буюу Кришнагаас сургаал зааврыг хүлээж авдаггүй. Гэхдээ үүний зэрэгцээ бид эдмийн зэрэг цолтой доктор профессор хэмээн тэмэх хэрэгэн зүйдэг. Эсхэн доктор мэлхий хэмээх гуншинг. Гэвч энэ нь танд тусалахгүй. Энэ яагаад ч танд туслахгүй. Энэ бол зүгээр л Майя гэдгийг тэр мэдэх ёстой. Цагтаа шигд цагтаа хүний ажил бол гинт хэрэгтэн саад болж тэгснээрээ түнд төр засаг бол хамгийн хүчрхэг юм байна. Тийм болохоор би төр засгийн хууль дүрмийг зөрчиж болохгүй юм байна шүү хэмээх ойлголтыг өгөхөд оршино. Энэ бол цагтаагийн ажил. Хэрвээ та энэ дүрм журмыг даган мөрдвөл төр засгийн бий болгосон хууль дэг жайгийг сахих хаваас цагтаатай та орооцолдоод байх ямар ч хэрэг байхгүй.
Цагдаа байж магадгүй юм. Цагдаагийн газарч байж магадгүй юм гэдэл зовх зүйл юм. Үүн шиг хэрвээ та Кришнад өөрийгөө даатгавал Мая Митам Дрантитэй буюу Мая танд ямар ч нөлөөгүй болж хувирнаа гэсэн үг. 100 мянган Мая байж болох авч тэрхүү Маягууд нь танд яшиг төв болохоо болно гэсэн үг юм аа. Тийм ч учраас Кришна ухамсарт оршин Кришна ухамсарт ахис дэвшил гаргасан нэрмийг иргэний харилцааны асуудалд өгшөөдгүй. Иргэний харилцааны асуудал бол замд саад болох, анхаарал сатааруулах гол хүчин зүйл юм. Jadavadhi mama chitta Krishna padarvindaya nava dhamadantuma tadavadhi batanari sangame sangame the Jamunacharya say. Jamunacharya айлтгата өөрийн амьдралаа Кришнад даатхан зориулснаас хойш түүнд үйлчлэн зүтгэх бүр улам илүү их аз жаргал баяр хөөргийг амтлан мэдэрдэг. Тэрнээс хойш би иргэний харилцааны талаар дөнгөж бодмогц оймын хотон олонч орхитой хинээсэн байдаг. Ийм болохоор Мая түүнд хүч чадахгүй байгаа юм. Энэ бол шалгуур. Харин та хинээс юу ч болсон би Кришна ухамсартай ахиж нэвшгүй. Тэгээд та надад сертификат үнэмлэх тэмдэг олгох уу гэж асуух хэрэг байхгүй. Та үнэмлэх тэмдгийг өөртөө л олох бөгөөд энэ нь иргэний харилцааны илүү хүсэл өгөө болсноор илэрдэг. Ингээд л үүсэ. Энэ сертификат. Гэвч тэр бүлгийн судалтай болсон гэсэн үг биш. Хэвээ шаардлагатай бол 100% хүүхдэд амьдрал бэлгэлж чадахч харин тэр өөнийг хүсдэггүй. Энд үнэлэх гэжлэг юм. Бидэнд ямар нэгэн материал хүсэл үлдэх бай Кришна өвшөөнгүй учраас тэрээр энэ хүслийг маань биелүүлэхийн тулд дахин бүрэх боломж олгодог. Тиймээс зорилго бол ийм байх ёстой. Чихэн аз жаргал нь Пунар Бава Даршанам. Үүнд маш өчүүхэн жоохон оюухан шаардлагатай. Тэр нь Кришна бол жагдгүй, амьд бодгол нь төрдгүй бас үхтгүй гэж бидэнд заа сургаж байна. Тийм байдал би юуны өвчөөр төрж бас үхэн нэмээ хинэн бодох юм. Гэвч ийм оюуханч тэдэнд байхгүй. Учир нь тэд Жагадгургийн сургаалыг хүлээж авдаггүй. Тэрээр Нажаяти Намрияте ва Катачит гэнэсэн. Катачит гэдэг нь хизээч гэсэн утгатай. Өмнө тэр хүч байсан гэсэн үг биш. Кришна мөн 2 дугаар бүлэгт энэ бүх цэргүүд болон хаад, мөн чи бас би бид бүгд өмнө оршиж байсан. Одоо ч оршин байна. Ирээдүйд ч орших болон хинээ айлцсан. Тиймээс Катачит хинээсэн. Катачит гэдэг нь хизээч гэсэн утгатай. Хизээч гэдэг нь өнгөрсөн одоо ирээдүйд хинээх утгыг илтгэнэ. Цаг хугацаа уран хэмжүүртэй эдгээрийн айландч Катачит гэдэг нь цаг хугацааны айлч мөрчлөгт амьд бодгол нь төрөхгүй, үхэхгүй гэдгийг зааж байна. Хэрвээ энэ үнэн бол та яагаад тэгвэл би яагаад үхэн гэж би үхэн ёстой болно шүү дээ. Үхэл бид гарцаагүй ирэх гэсэн гэж бодохгүй байгаа юм бэ. Гэвч тэд энэ тухай өчиггүй ч төдий боддоггүй. Тэд яг л адуус амьтдын мөн чанартай. Яг л адуус амьтд шиг. Үхлээс зугтч болохоор байтал тэд үүнийг мэддэггүй. Энэ бол адуус амьтны иргэншил. Бхагавад Гитад Жагадгуру өөрийн түрүүнд энэ талаар ойлгуулж тайлбарлахыг хичээсэн. Бхагавад Гитагийн бүр ихэнд Татхат Хянтра Прапти Хирас Татана Мухьятай хэмээх шүлэг байдаг. Үнэн үхэл хэгч зүйл үгүй. Гагцгүй та хувцаа өмд самцаа сольж байгаа шиг л бие сольж буй гэсэн утгатай. Үүн шиг л та бие сольно. Гэхдээ бие сольх үйл явц нь тийч баяр жаргалтай үйл явдал биш. Өнөөдөр би Америк хүн болон төрж туйлын аз жаргалтай байлаа гэхэд маргааш би бие сольж Америкта
нохой эсвэл өмнөө бол төрөөд намайг мод ядах газар руу явуулж болох юм. Тиймээс биес хэлний бид туйлын эрсдэлтэй та Америк хүн эсвэл энэхүү хүн байх үедээ ямар тааж хамгаалтанд оршдог гэж та биес хэлмэгцөө Америк хүнээ болон төрөөд ядлах газар руу үлгээгдэнэ. Энэ биш гэж юу? Биес хэлний бид туйлын эрсдэлтэй алхах юм. Тиймээс ч хүн тийнд хунар бава даршана гэмээр хэлсэн. Кришна би таныг харснаар дахин төрж өгөх энэ процессыг зогсоож чадна. Тиймээс бүх аюулууд байдлаараа байж л байг. Тэгхийн бол би таныг үргэлж хараад байж чадна. Бид өөр өмнөд шиг байхгүй шүү дээ. Бид аюул тунд хүрдээ танаас эвгэл хүсдэг. Үнийг бидний хийдэг ажил юм даа хэмээсэн. Үнэхээр Кришна Кунтигээс салж буцаад Дварака руугаа явсан билээ. Энэс ч Кунти гүнрэглэн гашуудаж Кришна та бидний төлөө маш их зүйлийг хийсэн. Та биднийг маш олон аюулаас аварсан. Одоо бид өөрсдийн байх ёстой байр суурь хаан ширээгээ хаан тусаа эргүүлэн авсан болохоор та явах гэж байна уу? Үгүй. Үнийг би хүсэхгүй байна. Юу потак шанту. Бид аюул дундаа үлдэл үлдэг. Харин та битгий юм. Битгий яваач гуйж байна. Тийм болохоор би Випада байр суурьндаа байсаар үлдэхийг хүсэж байна. Энэ Кунтиг залбирал. Амьдралын бүхэн хэлтийн аюул байж л баг. Харин би тийг дахин харсаар байхаваас энэ нь надад дээр. Яагаад дээр гэж юу? Пунар бава даршанам. Тэгснээр би дахин төрөл авахгүй болно. Тэр аюулууд байж л баг. Тэгснээрээ би харин ч би таныг дахин харж чадах бөгөөд үүний үр дүнд дахин давтагдах хөгтөрхийн үйл нэм өсөн төгсөх болно. Шинэ танд ямар нэг аюултай хатах гэж гарч гэж бодъё. Та янз бүрийн юм тань үйлчлэгийг сувилгаа аваач тэр нь тусуулахгүй байжээ. Тэгээд ийж танд та мэс засалхийлэхгүй бол болохгүй болжээ. Эсвэл энэ маш аюултай байдал түргэнэ. Ухаадаг хүн бол өө тэгэлгүй явах уу? Шалахгүй яваад энэ асуудлаас ангиж ирэх гэж хэлсэн шүү дээ. Гэтэл Кунти энэ бүх аюулууд дахин давтагдаж байна. Тэгснээрээ бид таныг дурсан бодож чадна. Тэгснээрээ бид таныг харж чадна. Тэгснээрээ дахин давтагдах амьдралын цикл өгөө явна гэсэн. Гэж хүмүүс энэ тухай мэддэггүй. Үүнээс жинхэнэ өнөө зовлон юм. Будда бравияте. Энэ бүхэн соёл хэрэгжил энэ талаар юу ч мэддэггүй. Тэд дахин түүхийн аюул дунд оршсоор байдаг. Nunang pramatta kurute vikarma jadindriya prita e aprinoti na sadhumanni jato atmanoyam asannapi klesa dayasade. So long he'll get this. Та математик үеийг авсан бол зовлон хандсан гарцаагүй. Энэ нь угаасаа зовлон гэсэн утгатай. Та математик үеийг эсвэл тэр биеийг өсвөл өөр нэг үеийг авсан бол тэр папа буюу гурван замдаг амсгал хэрэгтэй болно. Харамсалтай нь хүмүүс үүнийг мэддэг. So people do not know.